Монголын зохиолчдын эвлийн 92 жилийн ой энэ онд тохиож байгаа лээ. Тэртээ 1929 оны 1-р сарын 9-нд тус байгууллагын нэрт зохиолч Нацагдорж буян нэмэх нар үүсгэн байгуулсан түүхтэй. 92 жилийн тэмдэглэлт ойн баярыг тохиолдуулан уран бүтээлээр амжилт гаргасан зохиолчдыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналаар шагнасан баяр түл явдал болж өнгөрсөн юм а. Энэхүү шагналыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Сүглэгмаа Хураангуй хэмээх яруу найргийн номоор бүртэн авсан байна. Тэрээр хэлэхдээ энэхүү шагнал надад цаашдын уран бүтээлийн маань ташуур боллоо. Тиймээс чанартай уран бүтээлээр уншигч олондоо бэлэг барина гэдгээ илэрхийллээ. Өнөөдөр бол Монголын зохиолчдын эвлэлийн шагнал гэдэг эрхэм хүндтэй шагналыг гардаж авлаа. Монголын зохиолчдын эвлэл гэдэг энэ эрдэм ном утга зохиол халгасан энэ алтан өргөнөөс үе үеийн төрийн саярхалт ардын уран зохиолчид төрөн гарсан байдаг. Энэ л их оюуны өргөөгөөс Монголын өв соёлыг тэн төрүүлсэн, Монголын утга уран зохиолыг гайхан шагшуулсан эрдэмтэд уран зохиолчид бичиг номоо тойруулж ирсэн энэ өргөөнөөс ийм эрхэм хүндтэй шагналыг хүртэнэ гэдэг бол маш их ховорхон тохиох хувь зохиол бас эрхэм хүндтэй үүрэг хариуцлага гэж өөртөө бол хүлээж авч байна. Энэ шагналыг бол Хураангуй гэдэг яруу найргийн номоор хүртэж авлаа. 2018 онд Мөрхөг өдрүүдийн билетс гэдэг яруу найргийн номоор Гомбын сэрүүдийн шагнал хүртэж байсан. Энэхүү шагнал маань бол залуу зохиолчдод маш их тийм аз гийсэн тийм ээ эрч хүч бэлэгдсэн маш сайхан шагнал байдаг. За мэдээж яруу найргаас бол хизээч ургахгүй энэ бол яг хүний сэтгэл яруу найрч хүний сэтгэлийн мөнхийн шаналан хийгээд тогтлол баяр хөөрийн илэрхийлэл байдаг учраас яруу найргийн номоо бол бичиж байгаа. Мөн түнчлэн удрал эсээ дурсамж тэмдэглэлийн ном бичиж байгаа. Энэ номоо бол нэлээд удаан сууж байна. Яарахгүй байна. Гэхдээ эрх номер гэхэд бол баримтаглаад гаргаж бахаа гэж бодож байна. Энэ жил бол хэд хэдэн том зохиолчдын тэгш явуулж байгаа. Үнэ дотроос Монголын уран зохиолын хамгийн эрхэм хүндтэй хүн манай зохиолчдын хорооны дараагаар 12 жил ажилласан төр нийгмийн гарамгай зүтгэлтэн 20 дугаар зууны үеийн гарамгай эмэгтэй гэж ярьдаг сонмын удуулгын 100 жилийн ой болж байгаа. Энэ 100 жилийн ойгоор булган аймагт нь 3 өксийн чуулган зохион байгууллаа. Мөн удуулгын бүх амьдралыг харуулсан уран зураг, фото зургийн цагаан альбомод гарч байна. Энийг соёлын яамнаас сан үзүүлж байгаа. Ерөн соёлын яам засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг соёл урлагийн газартай нэг хамтран ажиллаж нэлээд олон ажлыг зохион байгууллаа. Саяхан манай 20 дугаар зууны үеийн нэртэй яруу найрагч Барангийн Дорж халмын 70 жилийн ой мөн дундгой эмэгтэй уран үсгийн чуулганыг амжилттай зохион байгууллаа. Цар тахлын байдал хүнд байгаа хэдий ч Монголын зохиолчдын эвлийн энэ жилийн үйл ажиллагаа амжилттай явагдаж чадсан гэдгийг зохиолчид хэлж байсан юм. Мөн түншлэн энэ сарын 12-ны өдөр буюу өвлийн тэргүүн сарын 8-нд Монголын зохиолчдын эвлийн 17 дугаар чуулганы хуралдаан болох юм байна. Энэхүү чуулга уулзалтанд зохиолч яруу найрагчид та бүхнийг идэвхтэй оролцоно уу хэмээн уриалж байна.